түмний их entertainment үзүүлж байна. Сэрүүндэнжид халахын адмын синхрогдо хотлыг эсгэж ихлээдэг оо зургийн шиг хурдан гүдгүүд ууза холбон доктон зунны талыг сэрээдэг оо усан хүүхдийн ононоор уяаш түмний магна гинний зүгшил хийц шүүжлаадаг оо тогтож ядсан хурдан гүдгүүд тоосон дундаа сууран гарах тодод идэгтэй үцгэдэндээ оо гинго хурмагна хурдан дэт түмэн гүдгүүд цаалан гаралаа Сайнхо бухан ширээ болонгийн говн боордын сургаалтай буян дадалсан хар тойрмон матын дадлагтай нүдэн болог ганжуурын дэрсэн өвгөдийн загастай нүгэд очмор суугаад жаргамаар нүдэн бригадын бум матын дэрс ингээд наатам өргөн дэдгэр сайхан зохион байгуулагдаж их хөр сэнгэд наатам хурдан шүтэн стимерти уралдаанаар үргэлжлэн үтгчтэй охин дөрж байна. За шүтэн стимерти уралдаанд газар сууларсан цуу хөргөрийн хурдан хөлгүүд үрдгүүлээд гарааны дурхаар өдөлсөн байгааг үтгчтэй охин одоо толцон гарч байна. За эдэн дотор бол одоо өнөө жил Сүхбаатар аймгийн онгон сумын бэрс ингээд наатан 4 магнад дурлаад их говийн зөрөгчний хөдгийн нутаг буюу Дорногов аймгийн өргөн сум үүсгэн байгуулагдсны 95 жилийн өн бэрс ингээд наатан давхар уягаар айргийн 3 дурталсан Сүхбаатар аймгийн онгон сумын яа Сэндийн хөрд баатарын хурдан хэр үрээ одоо мартсан байгаа харагдаж байна. За гэгмэшлэн бол одоо ер нь өнөө жил хурдан байгаа сумрын нутагтай хайргийн дөрөв дурталсан олон зуутай хурдан хөлгөөд энэ өдрийн бэрс ингээд наатан алтан досоо өргөж хөдгийн шин дэшэлгээр ийхүү одоо гарааны дурхаар өдөлсөн. За Сүхбаатар аймгийн онгон сумын нүдэн бригадын бомбын бэрс ингээд наатанд их нас шүтэн насны мөртийн уралдаанаас гадна үжид үхэн мөрөлдөн бос одоо зохион байгуулагдсан. За намрын одоо энэ нар ясан сайхан надгаар өдөр онгон нутгийн дүн бол одоо өргөн дэдгэр сайхан надад сангиж за энэ өдөр одоо хурдан шүтэн насны мөртийн уралдаан шанд шалгах хурдан хөлгөөд ийхүү одоо гарааны дурхаар хөдөлсөн байгааг одоо өдөгчтэй охин нэрдэн харж байна. За Сүхбаатар аймгийн онгон сумын хамгийн анхны одоо ууган Монгол улсын авраг малчин бол нүдэн бригадаас өдрөн гарсан байдаг бол за Отхон Монгол улсын авраг малчин мөн одоо нүдэн бригадаас содрон гараад байгаа. Тухайлх юм бол 1988 онд нүдэн бригадын малчин ард Намжил дөрчин эренцэн нуруу Монгол улсын авраг малчнаар одоо тодорж байсан бол 2018 онд нүдэн бригадын Монгол улсын авраг малчин аймгийн алдарт яаж Ёндан жимсийн төгс мандах бол одоо тэр сайхан алдрын зэрэг төрсэн байгаа. За ингээ шүтэн стимер гарааныхаа зурхаагаас эргэхэд бэлэн болсон. За хөрж илөө Сүхбаатар аймгийн онгон сумнаа зохион байгуулагдаж байна. Сүхбаатар аймгийн онгон сумын 3 дугаар угийн бомбын бэрс ингээд наатын хурдан шүтэн стимер гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж газар сууларсан цуу хөргөрийн хурдан нүмэн өгөөд зурхай дээрсэн зэрэг сайхан эргэснийг үзэгчтэй охин толдон харлаа. За ингээд хүн удахгүй өнгөний өрөөнүүдийг одоо сайхан харуулна. Сүхбаатар аймгийн дарган сумын аймгийн алдарт туяа дөрж хүүгийн хурдан хонгор одоо гараад ирсэн өшөлж байгаа харагдаж байна. За дөрөв одоо игнэсний мөртийн уралдаанд хурдан харамрын нь бол одоо 10 гаргаж хурдаж байгаа одоо үзэгчтэй охин харсан байгаа. Сүхбаатар аймгийн дарган сумын аймгийн алдарт туяа дөрж цэрэн буюу одоо түмэн олон бол одоо дөрж хүү гэдэг нэрээр нь анхахгүй сайн мэднэ. Өнөөдрийг хөрсөн ингээд наатанд хонгор одоо нэг дундхан багцаан гараад ирсэн өшөлж байгаа үзэгчтэй охин харлаа. За ингээд хурдан шүтэн насны мөртийн уралдааны үзүүрийн өрөөнүүдийг одоо тун удахгүй сайхан харуулъя. За өнгөний өрөөнүүд ер нь дөнгөж эргээд одоо зур задарсан байгаа харагдаж байна. За сайхан одоо шарга хүрээнийг гараад ирсэн өшөлж байгаа Сүхбаатар аймгийн дарган сумын яаж Эрдэнэчлийн хурдан шарга хүрээ дээр саадлаар одоо удаан хавцтай үгтэй урьдчилаад байгаа харагдаж байна. За энэ наатаар гараад ирсэн шар нөмрөгтэй үгтэй сайхан хонгороод Сүхбаатар аймгийн дарган сумын дөрж хүүгийн хурдан хонгороо удаан зэжнэтэй сайхан хүрэн зэр дүрээнийг гараад ирсэн 414 номертой мөрсөн Сүхбаатар аймгийн халдсан сумын Батлагрийн хурдан хүрэн үрээ гарч ирсэн өшөлж байгаа харагдаж байна. За энэ эдэн өрөөний хамгийн ардалтан цэнхэр утастай үгээтэй сайхан хонгороо гараад ирсэн онгон сумын мөнхөчрийн хурдан хонгороо байгаа харагдаа. За энэ дундад одоо азархан сайхан зэр дүрээнийг гараад ирсэн өшөлж байгаа харагдаж байна. Сүхбаатар аймгийн онгон сумын цовоогийн хурдан хүрэн үрээ гарч ирсэн өшөлж байгаа.
За өнөөдрийн хөрцөнгөд наадмын шүтэн насны мөртийн уралдааны хөнгөндөр Сүхбаатар аймгийн Халзан сумын хамгийн алдарт яаж үлцэн сайхны зул жаргалын хурдан хонгороо гарч ирээ хөдөлж хам хүзүүн дээр зэнхэр зэжнэтэй хэрэг гараад ирсэн хонгон сумын мөрцөнгөд наадмын дөрүүлээд Дорнов аймгийн Өргөн сумын 95 жилийн хойд айргийн урал урталсан Сүхбаатар аймгийн хонгон сумын яаж цэндийн хөрд баатын хурдан хэрүүрээ хам хүзүүн дээр гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй хаан гарч байна. За өнгөний хоёроо хоорондоо бол одоо нэг үүдэн өмрөөтэй зарсан байгаа. Өнгөн дээр одоо их насны мөртийн уралдаан хурдан хэрмөрөө хам хүзүүн урталсан Халзан сумын аймгийн алдарт яаж үлцэн сайхны зул жаргалын хурдан хонгороо одоо хөдлөөд байгаа. За хам хүзүүн дээр нь хонгон сумын цэндийн хөрд баатын хурдан хэрвээ. За арын хэдэн хүрээний наадлаар нь шар тамстай үгэтэй захан цээр дүрэнийг орж ирсэн байгаа харагдаж Сүхбаатар аймгийн хонгон сумын ариун болтын хурдан хүрмөрөө орж ирсэн байна. За цаад талд нь бол одоо хонгон сумын уяач цовоогийн хурдан хүрэн дээр дээр ороод ирсэн байгаа. Тод улаан шар цэжнэтэй захан цээр дүрээ бас одоо ороод ирсэн. Энэ бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Батлагрын хурдан хүрмөрөө юм байгаа юм үзэгчтэй. За мөн одоо улаан хавцтай үгэтэй захан харуураа Сүхбаатар аймгийн Халзан сумын Батэрдний хурдан харуураа үзүүрийн хэдэн хүрээ дээр нийлсэн байгаа харагдаж байна. Энэ гурван хүрээнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн хонгон сумын уяач Буянлагрын Батбарын хурдан хүрэн хүрээ ороод ирсэн уршилж байгаа. За гурван хүрээний дундаа засмалтай сайхан халдвараа урьдчилаад байгаа Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Амар утын хурдан халдвараа гарч ирсэн байна. Түүний цаад алтан Сүхбаатар аймгийн хонгон сумын Нүдэн бригадын Монгол улсын авраг малчин аймгийн алдарт уяач Ёндон Нэмцийн төгс мандахын хөө Мөнгөн Баатарын хурдан халдвараа одоо гараад ирсэн байгаа. За Сүхбаатар аймгийн хонгон сумын Нүдэн бригадын аймгийн алдарт уяач Буянлагрын Батбарын хурдан хүрэн хүрээ одоо энэ хоёр хүрээний өнгөн дээр явсныг үзэгчтэй авах сая харлаа. За Монгол улсын авраг малчин аймгийн алдарт уяач Ёндон Нэмцийн төгс мандахын хөө Мөнгөн Баатарын хурдан халдвараа одоо энэ хамгийн ард талд нь гараад ирсэн уршилж байгаа. За гурван хүрээний дунд Сүхбаатар аймгийн Халзан сумын Амар утын хурдан халдвараа гараад ирсэн уршилж байгаа. Сүхбаатар аймгийн Дарин сумаас ирсэн Эрдэнэ өчрийн хурдан хүрэн хүрээ одоо арын хэдэн хүрээний өнгөн дээр Доржихуу алдартын хурдан хонгороо байна. Сүхбаатар аймгийн Халзан сумын Сэргэлэн Баатарын хурдан шар хүрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. Сүхбаатар аймгийн Дарин сумын яаж Эрдэнэ Баатарын хурдан загалдураа 312 номертой мөрцөн ногоон хөмөтэй үгээтэй энэ хэдэн хүрээний одоо хамгийн ард талд нь урьдчилаад байгааг үзэгчтэй авах гарч байна. Өнгөн дээр нь одоо Сүхбаатар аймгийн Дарин сумын яаж Эрдэнэ өчрийн хурдан хүрэн хүрээ гараад ирсэн бол Эрдэнэ өчрийн хурдан шар хүрээнээс одоо арын хэдэн хүрээний өнгөн дээр байгаа харагдаж байна. Мөн одоо ард тал дээр нь цэнхэр утастай үгээтэй Монгол эмээлтэй үгэд онсон сайхан хонгор руу гараад ирсэн Сүхбаатар аймгийн хонгон сумын Мөнх өчрийн хурдан хонгор байна. За цаад талд нь бол одоо 8 номертой сайхан бор руу орж ирлээ. Ягаан зэжнэтэй 8 номертой бор руу Сүхбаатар аймгийн хонгон сумын ариун болтын хурдан бор гэдэг үрээ орж ирсэн уршилж байгааг үзэгчтэй авах харж байгаа. За энэ хэдэн хүрээний хамгийн ард талд нь хурдан хармороо сумынхаа дүүгт 90 жилийн ойд төрүүлээд аймгийнхан бэрцэнгэл наатан тусдаа хэрэгдүүлж ирсэн аймгийн алдарт уяа Доржуугийн хурдан хонгороо урьдчилаад байгаа. Унган хонгороогийн дэрчил Хэнжээ аймаг зохион байгуулагдсан засгийн газрын зүүн бүсийн хурдан мөртийн уралдаан төрүүлгэж байсан гэдгийг үзэгчтэй авах сайн мэднэ. За Сүхбаатар аймгийн Дарган сумын Эрдэнэ Баатарын хурдан загалдураа ногоон хөмөтэй үгээтэй сайхан хүрэн хүрээнийг одоо гараад байсан Онгон сумын Энх болтын хурдан хүрэн хүрээ байна. За мөн одоо Төгс мандахын хөө Мөнгөн Баатарын хурдан хэрүүрээ мөн гараад ирсэн урьдчилаад байгааг үзэгчтэй авах гарлаа. Энэ хэдэн хүрээний хамгийн ард талд нь улаан хавцтай үгээтэй харуураа бол Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Батэрдний хурдан харуураа гарч ирсэн. Энэ хэдэн хүрээний хамгийн ард талд нь 255 номертой мөрсөн Сүхбаатар аймгийн Халзан сумын Амар утын хурдан халдвар гэж засмалтай сайхан сунгаар дуухан халдвараа гараад ирсэн байна. Халдварын өнгөн дээр 414 номертой мөрсөн Сүхбаатар аймгийн Халзан сумын Батлагрын хурдан хүрэн хүрээ мөн гараад ирсэн байгаа. За тод улаан шар утастай үгээтэй дэлхтэй хонгор руу гараад ирсэн Сүхбаатар аймгийн баруун урд сумын уяач Нэргүү Баатарын хурдан хонгор халдан хүрээ гарч ирсэн байна. Хонгор халдан хүрээний заалтан Сүхбаатар аймгийн хонгор сумын ариун болтын хурдан хүрэн хүрээ гараад ирсэн уршилж байгаа. Энэ хэдэн хүрээнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Цэндийн хөрөл Баатарын хурдан хэрвээ түүний ард тал дээр Сүхбаатар аймгийн Наран сумын уяач Эрдэнэ жолооны хурдан хүрэн халдсан үрээ бас гарч ирсэн байгаа харагдаад. За ингээд шүтэн насны мөртийн уралдааны өнгөн дээр Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт уяач Үлзий сайхны зул жаргалын хурдан хонгор руу одоо хөдөлсөн аваарай. За зул жаргал гэдэг залуу бол одоо аавынхаа уяаны эрдмийг өвлөн авч энэ цагт одоо хурдан хурцуулдаг мөртийг аргагүй сайн уйж байгаа ийм одоо залуухан уяач юм байдаг. Халзан сумын Халзангийн урд мөрөн спорт уяачны холбооны нарийн бичгийн даргын одоо үүрэгдэж байна. За унган атуугаан дэрчил Хэнжээ аймаг зохион байгуулагдсан засгийн газрын зүүн бүсийн хурдан мөртийн уралдаанд одоо хайргад болсон. За аавынхаа одоо хурдан толон завтай хөрөн газаргыг сумынхаа мэрцэнгэл нааданд бол одоо олон дөрүүлгсэн үлзий эмчийн хөрөн гэдэг газаргыг Халзангийнхан дөдийгүй Сүхбаатарын Монголын ард түмэн амтахгүй сайн мэднэ. За арын хэдэн хүрээнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн Онгон сумын Цэндийн хөрөл Баатарын хурдан хэрүүрээ гараад ирсэн уршилж байгаа. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын Эрдэнэ улганы хавтраатганы дэд ийм одоо хурдан хүрээ байна да. Түүнийх нь ард талдаар шал замстай үгээтэй зээртрээ гараад ирсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын Нүдэн бригадын малчин ард Буянлагрын Батбарын хурдан хүрэн хүрээ гараад ирсэн. Өнөөдөр сумынхан бэрцэнгэл нааданд 11 дурдсан бол энэ өдрийн бэрцэнгэл нааданд айргийн урав дээр гараад ирлээ. Арын хэдэн хүрээнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн Онгон сумын яаж цовоогийн хурдан хүрэн хүрээ гараад ирсэн уршилж байгаа. Өнөө жил одоо 8 уралдаж 7 харигдчих ядгаа ийм одоо хурдан хүрээ байдаа.
За Сүхбаатар аймгийн Халзан сумын Амралтын хурдан алдарраа гараад ирсэн өшөөж байгаа Энэтэн хүрээний хамгийн ард талд нь хурдан хүрэн газаргаан засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн хурдан харагдвал Сүхбаатар аймаг болон Хэнтэй аймгийн бэр зингэд наадмуудад тус үр хайрыг зөрүүн туртлуулж байсан Сүхбаатар аймгийн Наран сумын уяаж Сүхбаатарын Эрдэнэ жолооны хурдан хамарцаан өсгий цагаан хүрэн үрээ гараад ирсэн байгаа. За Халзан үрээ одоо гараад ирсэн өнгөн дээр нь яваад ба жижигхэн үгэтэй хүрэн үрээ бод Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж ариун мөлтийн хурдан хүрэн үрээ байгаа юм. За хамарцаан өсгий цагаан зэр дээр бол одоо хамгийн ард талд нь урьдчилаад байгаа Сүхбаатар аймгийн Наран сумын уяаж Эрдэнэ жолооны хурдан Халзан үрээ. За мөн одоо Сүхбаатар аймгийн баруун урд сумын Нэргүбаатарын хурдан хонгор руу одоо тэр үзүүрийн гурван үрээний хамгийн цаад талд нь урьдчилаад байгаа харагдаж байна. Халзан сумын уяаж Амралтын хурдан алдарраа одоо гараад ирсэн байгаа. За ингээ шүтлэн насны мөрдийн уралдааны үзүүрийн 8 үрээ одоо өнгөрсөн 9 дээр энэ Сүхбаатар аймгийн Халзан сумын Батлагрын хурдан хүрэн байна. Түүний ард талд Халзан сумын уяаж Сэргэлэнбаатарын хурдан Шараг Халзан байна. За мөн одоо Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж Инколтын хурдан хүрэн энэ хамгийн наадаар нь орж иж байгаа Ново мөтө үгэттэй сайхан хүрэн бод цаадалтан Сүхбаатар аймгийн Дарган сумын уяаж Эрдэнэ очны хурдан хүрэн гэсэн юм 4 үрээ уршиж байгааг үзэгч та бүхэн харж байна. За 4 үрээний өнгөн дээр Сүхбаатар аймгийн Халзан сумын Батлагрын хурдан хүрэн байгаа. Түүний ард талд Сүхбаатар аймгийн Халзан сумын Сэргэлэнбаатарын хурдан Шараг үрээ. За Шараг үрээний ард талд дээр Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж Эрдэнэ очны одоо хурдан хүрэн үрээ Инколтын хурдан хүрэн үрээ гараад ирсэн байгаа. 12 үрээний наадад Сүхбаатар аймгийн Дарган сумын аймгийн алдарт явж Доржуугийн хурдан хонгор үрээ байгаа. Цаадалтан сайхан загад үрээ урьдчилаад байгаа Сүхбаатар аймгийн Дарган сумын уяаж Эрдэнэ баатарын хурдан загад үрээ. Сүхбаатар аймгийн Халзан сумын Бат Эрдэнэ хурдан хар үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Арын хэдэн үрээнийх нь өнгөн дээр сайхан хээр үрээ орж ирлээ. Энэ бол одоо Онгон сумын Бат хоёрын хурдан хээр үрээ орж ирсэн байгаа харагдаж байна. Мөн одоо Онгон сумын Нэргүн хурдан Шараг үрээ ороод ирсэн уршилтаа. За мөн одоо Сүхбаатар аймгийн Онгон сумын Ариун мөлтийн хурдан бор үрээ одоо ороод ирсэн байгаа одоо та энэ хэдэн үрээний хамгийн ард талд Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж мөн хөвчрийн хурдан хонгор үрээ одоо гараад ирсэн уршилж байгааг үзэгч та бүхэн харж байна. За Тэрнээдийн ягаан авцтай үгээтэй сайхан хүрэн үрээ нэг одоо харагдаад өнгөрсөн бол одоо энэ дэлгэцний харагдаж байгаа хэдэн үрээний хамгийн ард талд нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Ариун мөлтийн хурдан бор үрээ тэг 8 номертай марцаа түрүүнд одоо Игнасны мөртийн уралдаанд бормор одоо өдөр дөхөн сайхан уралдаад байсан. За тоо нэмнэтэй сайхан Монгол нэмэртэй үгээтэй Шараг үрээ бол Онгон сумын Нэргүн хурдан Шараг үрээ байгаа юм. За энэ наадлаар яваад адаг үрээ бол одоо хүүхдийнх нь нүмерэг дэрвээд байгаа учраас номер нь харагдахгүй байна. Тэр цаалаар бараа авцтай үгээтэй сайхан хонгор үрээ орж ирсэн. Энэ хонгор үрээ Сүхбаатар аймгийн Онгон сумын Мөнгө насангийн хурдан хонгор үрээ байна. За өнгөн дээр нь бол одоо Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж Бат хоёрын хурдан хээр үрээ 477 номертай марцсан уршилж байна. 10 мянган гарнатаар уршилж байгаа үрээнүүдийг үзэгч та бүхэндээ сайхан харууллаа. За ингээ Сүхбаатар аймгийн Онгон сумын нүдэн багийн буммалын мэр зингэд наадмын хурдан шүтлэн насны мөрдийн хурдан гарааныхаа 6 газар игээд газрын талыг одоо нэгэнд өнгөрсөн. Одоо үзүүрийнхээ өрөөнүүдийг үзэгч та бүхэндээ сайхан харуулъя. За энэ дэлгэцний харагдаж байгаа хэр ёо Сүхбаатар аймгийн Онгон сумын нүдэн бригадын Монгол улсын хорог малчин аймгийн алдарт байж хураалын нураар нутагтай Ённон юмцын дөг мантхио Мөнгөн баатарын хурдан алдар байных нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн Халзан сумын уяаж Батлагрын хурдан хүрэн үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. За Мөнгөн баатарын хурдан алдар наадад нь гараад ирсэн. За аав одоо Монгол улсын авраг малчин аймгийн алдарт явж Ённон юмцын дөг мандах гэдэг хүн 2012 онд Сүхбаатар аймгийн үүсгэн байгуулагчны 70 жилийн засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд халтар хазаргаан харагдуулаад их насны халтармар дахиад одоо харагдуулж байсан. Халтар хазаргаан хайр ярахнаар хуудлаад хязгаалan халтар харагдаж байсан баха. Ямар ч сан одоо унган хоёр халтар дуугаан харагдуулж байсан байгаа юм. За ягаан зэжнэтэй зээрдрээ бол Сүхбаатар аймгийн Дарган сумын Эрдэнэ очны хурдан хүрэн үрээ. За хурдан зэр дадрахтай Наран сумын уяаж Эрдэнэ жолооны хурдан хамарцаан өсгий цагаан зээрдрээ хамгийн ард талд нь байгаа. Инколтын хурдан хүрэн үрээ. За мөн одоо Халзан сумын уяаж Сэргэлэнбаатарын хурдан Шараг Халзан үрээ одоо гарч ирсэн уршилж байгаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж Ариун мөлтийн хурдан хүрэн үрээ галсан цагаасаа дархан дуралдаа. Зөвхөн хүний огоо дээр загсан намахтай юм шиг байна. За цаадад нь яваад байгаа захын засмал дэвтэй халтар хэрвээ яваад Сүхбаатар аймгийн Халзан сумын уяаж Амралтын хурдан халтар гэдэг үрээ. Энэ дэлгэцний харагдаж байгаа хонгор халзан үрээ Сүхбаатар аймгийн баруун урд сумын уяаж Нэргүбаатарын хурдан хонгор халзан үрээ гараад ирсэн уршилж байгаа. За өнөө жил бас одоо ваган атмуудаар мэдээ хэд харагдаж байгаа ийм одоо хурдан үрээ. За үзүүрийн дөрвөн үрээний хамгийн ард талд нь өнөө жил Онгон сумын бэр зингэд наадан дөрвөлээд Дорнов аймгийн Өргөн сумын бэр зингэд наадан айргийн урд ортлсон Сүхбаатар аймгийн Онгон сумын Тэндийн хурдан баатарын хурдан хэрвээ гарч ирсэн. Халзангийн булган халтар өгшөлтэй ийм одоо хурдан үрээ байгаа. За булган халтар өгшлийн адуунаас бол одоо Нямын Мөтмөрийн хурдан хармор Баян хонгорын нэншиг их хөр зингэд наадан одоо түр өмнө дурталсан байгаа. За мөн одоо улсын хөр зингэд наадан айрагдсан өнгөрсөн жил улганы 80 жилд одоо төрүүлсэн гэдгийг үзэгч та бүхэн сайн мэднэ. За шүтлэн стимертийн уралдааны айргийн 3 дээр яваад байгаа жижигхэн хүрэн үрээ бол одоо Сүхбаатар аймгийн Онгон сумын Цовоогийн хүрэн гэдэг үрээ. Өнөө жил одоо 8 уралдагтаа 7 удаа айрыг дөрөнд дурдж чадгаа ийм одоо хурдан үрээ байгаа. За өнгөн дээр Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт яаж үлдээ захны зул жаргалын хурдан хонгор үрээ өдөлсөн хэвээрээ. За цаадад нь бол одоо Сүхбаатар аймгийн Онгон сумын Нүдэн бригадын малчин ард аймгийн алдарт яаж Уян дэлгэрийн Баттурын хурдан хүрэн үрээ гарч ирсэн. Сумын нааданд одоо
одоо төрүүлсэн хэрвэн дөрөв дээр 11 дурдсан Баттарын хөрөн үрээ ам хөтөн дээр гараад ирсэн учирч байгаа Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт яаж өлзий сайхны зул жаргалын хурдан хонгорын одоо хурдан шүтэн насны мөртийн уралдааны гарсан цагаас ихэд сайхан хөтөлтөө мэдэн сэрэгхэн хөтөөдөөсөн бол арын уран үрээ нь одоо залгасан байгааг үзэгчтэй охин харж байгаа. За Онгон сумын уяаж буян дэлгэрийн Баттарын хөрөн үрээ буруу талаар нь одоо дуулсан хонгор үрээтэй онолсон байгаа. За арын хоёр үрээчс одоо ер нь хоёрхан төөнөд байгаа та Онгон сумын уяа цоогийн хурдан хөрөн үрээ. За мөн одоо Сүхбаатар аймгийн Онгон сумын уяа цэндийн хөрд бат хурдан хээр үрээ. За Онгоноос одоо 3 үрээ гараад ирсэн халзангаас хонгор үрээ гараад ирсэн байгаа. За ингээд өнөөдрийг үйлс ингээд наадмын шүтэн насны мөртийн уралдаанд газар сугласан суу хөргөрийн хурдан хөлгүүд одоо бүртгүүлээд одоо зурхай дээрээс зэрэг сайхан хэрэгсэн байгаа. Үзүүрийн дөрвөн үрээ бол одоо газрын зээжинд гарч ирэхэд мэдэн зэрэгхэн болсон. За дөрөв өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж цовоогийн хурдан хөрөн үрээ гараад ирсэн өшөж байгаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж цэндийн хөрд бат хурдан хээр сумндан дөрүүлээд их говийн зөрөгтний хөдгийн нутаг болох Дорнов аймгийн өргөн сум үүсгэн байгуулагчны 95 жилийн айргийн 3 турдсан. За хавар бол одоо наран хурд уралдаанд бас айргийн 3 турдаж ирсэн. Сүхбаатар аймгийн Халзан сумын Эрдэнэ болгоны өвгөн алтраадраны төл ийм одоо хурдан үрээ байна. За өнгөн дээр бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт яаж өлзий сайхны зул жаргалын хурдан хонгор үрээ гараад ирсэн. Энэ бол одоо өөрийнх нь хонгон атуу байгаа битүү үрээ өнөөжлөөс одоо уягдж эхэлж байгаа. За арын хоёр үрээний наадалтан Сүхбаатар аймгийн Халзан сумын амар хотын хурдан халтар үрээ ороод ирсэн өшөж байгаа. Цаадалтан Сүхбаатар аймгийн баруун урд сумын яаж нэргүү халтын хурдан хонгор халтан үрээ одоо гарч ирсэн байна. За ингээд хурдны хөдгийн Сүхбаатар аймгийн Онгон сумын зохион байгуулагдаж буй Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар үг буюу Нүдэн бригадын буммалын бэр зэнгэд наадам ийхүү одоо нар хурд гişэрсэн намрын налгаар сайхан өдөр өргөн дэдгэр сайхан зохион байгуулагдаж өнөөдрийг хөл зэнгэд наадмын шүтэн насны мөртийн уралдааны үзүүрийн дөрвөн үрээ сэрэгхэн болсон арын хоёр үрийг одоо үзэгчтэй охиндоо харуулж байгаа. За 5 дээр бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын уяаж амар хотын хурдан алтар үрээ байгаа. За 4 дээр бол одоо өнөөдөр Онгон сумынхан бэр зэнгэд наадам яг энэ дуун дээр түрүү мөнгө дурдсан Онгон сумын уяаж цэндийн хөрд бат хурдан хээр үрээ одоо өөрчлөөд байгаа. Олон давхар уяаны үрээ очин ороо жоохон дарагдсан гэмээр харагдаж байна. За өнгөний 3 үрээний баяр одоо солигдсон өнгөн дээр Нүдэн бригадын аймгийн алдарт яаж буян дэлгэрийн Баттарын хурдан хүрэн үрээ одоо гарч ирсэн байна. За ам хөдөн дээр нь бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт яаж 10 жилийн бууралдагтай Халзангийн хурд мөрөн спорт уяачдын холбооны нэрийн бичгийн дарга өлзий сайхны зул жаргалын хонгор үрээ байгаа. Айргийн 3 дээр Онгон сумын яаж цовоогийн хурдан хүрэн үрээ одоо гараад ирсэн. За ингээд намрын эрхэн сар зохион байгуулагдж байгаа энэ хоёр зэнгэд наадам нар хурд гişэрсэн үнэхээр өргөн дэдгэр сайхан наадам болж байна. Бороо орсон газар чигтэй газар татваргатай байгаа. За Онгон сумын мөрөн уралдааны зам бол одоо эргээд ус одоо нэлээд уруу дуухан хэвгүй дүүхэн уралддаг ийм одоо тавилантай нутаг бол Сүхбаатар аймгийн Онгон сум. За ингээ үзүүрийн дөрвөн үрээ бол одоо арийнхаар өнөөдөөс нэлээд зэрэгхэн болсон ингээ шүтлэн бараанд орж ирэхэд Сүхбаатар аймгийн Онгон сумын Нүдэн бригадын аймгийн алдарт яаж буян дэлгэрийн Баттарын хурдан хүрэн үрээ төрүүлэн гэж түмэн голныг байсаглаа. Аман хөдөн Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт яаж өлзий сайхны зул жаргалын хурдан хонгор үрээ ордоллаа. За айргийн 3 Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж за хүрэл баатын хурдан хээр үрээ зөв талдан цовоогийн хөрөн үрээ за ингээд цовоогийн хөрөн үрээ 3 дурдж цэндийн хүрэл баатын хурдан хээр үрээ айргийн 4 дурдаллаа. Сүхбаатар аймгийн баруун урд сумын уяаж нэргүү баатын хурдан хонгор халдан үрээ айргийн 5 дурж иж байгааг үзэгчтэй охин харж байна. За 6 бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын уяаж амар хотын хурдан алтар үрээ хурдсан бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Сэргэлэн баатын хурдан ширгалдан үрээ 7 Онгон сумын Инколтын хурдан хүрэн үрээ 8 турдаллаа. За 9-10 үрээ холбоотой орж ирсэн Онгон сумын Төгс мандахын мөнгөн баатын ээр үрээ Дарангийн эрдэнэчлийн хүрэн үрээ 2 одоо холбоотой орж ирлээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяаж Ариун болдын хурдан хүрэн үрээ Тархин дурлаад байсан энэ өдрийн байр зэнгэд наадам 11 турдаллаа. За мөн одоо хурдан дээр дазрахтай Нарангийн эрдэнэ жолооны хурдан хүрэн үрээ орж ирлээ. Онгон сумын мөнгө насангийн хонгор үрээ даваг дөрчийн хурдан хээр үрээ одоо мэдэн дэгвэрхэн орж ирлээ. Сүхбаатар аймгийн Дарган сумын отгоны хээр гэдэг үрээ өнөөдөр 15-д орж ирж байгааг үзэгчтэй охин харж байна. За 16-д энэ Онгон сумын мөнгөчлийн хонгор үрээ Халзан сумын Батмөнгийн хонгор үрээ Баттэлгэрийн хурдан хүрэн үрээ мэдэн дэгвэрхэн Онгон сумын Батбаярын хурдан хээр үрээ тарлуулаад байсан 19 турдаллаа. Онгон сумын уяаж нэргүүн шарга үрээ 20-д орж ирж байгааг одоо үзэгчтэй охин харж байна. За мөн одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын Баттэрдний хурдан харуу мэдэн дэгвэрхэн орж ирэх шиг боллоо. За энэ доржгүй албартын хурдан хонгор үрээ одоо 20 мэдэн гаргаад орж ирж байна. Энэ бол Эрдэнэ булган ахын Гөгшин галтраа 6-ны төл байгаа. Энэ жил 6 уралдад 6 орж байгаа юм ба. Энд шин Эрдэнэ булган ахтай баярлаа гэж хэлье. Онгон сумын төрөө Дорнов аймгийн өргөн суманд очиж өргөн суманд айргийн 3-т төгсөн. Тэгээд наран сумын наран хурдад бас айргийн 3-т төгсөн. Яа их юм дээр таалагдчихлаа. Дөрөвөөс 10 сум бүр Цэндийн өрөл бат. Миний аавын дүү Баттар гэж ах юм аа нүрээ. Өрөөрөө манд энэ боммалынхаа баярт сайхан төрүүллээ. Жилийн уралдааны амжилтаас дурдсан. Сумынхаа наадамд 11-ээр ороод
Зорилготой бас нэг 10 дахь ороод энэ жил тэгээд анх айраг авч төрүүлж байна да. Танаа өөрөө унгаа. Тэгээ яг манай унгаа одоо миний өвөө одоо аймгийн алдарт туяач боён дэлгэрэн шум байдаг. Тэгээ өвөөг минь одоо бид нартай өвлөөлж үлдээсэн юм сайхан одоо нүдэ боё. Тогчнаа тэгээд эцэг нь бол манай одоо аавга арин бол гэж ахаа маань одоо хүрээ азрын төл ийм өрөө да. Би одоо сквадрсан сквад гэж юм байна. Өнөөдөр надад хэд турдлаа? Өнөөдөр 3 туртлаа. Амжилтайсан дуртад ямар адуу нөхцөл? Энэ авган жиглээ. Одоо их тална. Энэ жил хэд давхар болдоо юм? Энэ одоо энэ жил 9 туралдаанд орж 8 дахь орч. Миний ханаатанд одоо үрэмэн тавлаа. Би Сүхбаатар аймгийн баруун уртын 8 дугаар өгийнхаа Нэргүүбаатар, Галин Нэргүүбаатар. Миний нүрэ өнөө жил 4 уралдаж Эрдэнэван сая 3-т орсон. Тэгээ энэ дээрээ 5-аар орлоо. Сүхбаатар аймгийн онгон сумнаа зохион байгуулагдаж нүдэн бригадын боммодын бэр цэнгэл наадмын хурдан шүтлэн насны мөрдийн хурдан дөрүүл жаргасан хурдан хөлгөөдийн алдар цодыг дуудаж шагналыг гард удаа хөгж барив гэж байна. За боммодынхаа бэрийг түмэн голтонтойгоо хуваалцаж нүдэн бригадын малчид ард иргэд бол одоо энэхүү баяр цэнгэл наадмаа ивэн дэтгэн хамтран ажиллаж ивэн дэтгэгчт нь шүтлэн насны мөрдийн хурдан дөрүүл жаргасан хөлгөөдийн шагналыг гард удаа хөгж барив гэж байгаа үзэгч та бүхэн дэлгэн гарч байна. За энэ өдрийн бэр цэнгэл наадмын шүтлэн насны мөрдийн хурдан гадар сууларсан 122 хурдан хөлгөөд одоо доосон өрөөснөөс Сүхбаатар аймгийн онгон сумын нүдэн бригадын малчин ард Буян дэлгэрийн Баттарын хурдан хүрэн үрээ одоо түр үрээгээр тодорлоо. За ам үзэн Сүхбаатар аймгийн халдсан сумын аймгийн алдарт яаж өлзий загны зул жаргалын хурдан хон үрээ хурдалсан бол Сүхбаатар аймгийн онгон сумын яаж Цовоогийн хурдан хүрэн үрээ хайргийн 3 турдаж Сүхбаатар аймгийн онгон сумын яаж Цэндийн хүрэл баатын хурдан хайргийн 4 турдалсан бол Сүхбаатар аймгийн баруун урт сумын яаж Нэргүүбаатын хурдан хонгор халдсан үрээ хайргийн давд тус урдлан Уйсан эзэн унсан өөхөд наадамчин олноо байсгалаа. За ингээд нүдэн бригадын малчид ард иргэд бол одоо энэхүү баяр цэнгэл наадмаа ивэн дэтгэн одоо хамтран ажиллаж байгаа. Ингээд шүтлэн насны мөрдийн хурдан төрүүл жаргасан хурдан хөлгөөдийн шагналыг ивэн дэтгэгчид маань гардуулан өгж өргөлөө. Түрүү мөрийг сая төгрөгөөр, аман хүзүүний мөрийг 800 мянган төгрөгөөр, за 3 дурдсан мөрийг 600 мянган төгрөгөөр, айлгийн 4-5 дурдсан мөрийг тус өр 400 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж шүтлэн насны мөрдийн хурдан төрүүл жаргасан хурдан хөлгөөдийн шагналыг инхо гардуулан өглөө. За мөн дүүшлэн одоо нүдэн бригадын хамт олон энэ өдөр боммодынхаа бэр цэнгэл наадамд зориулж ихнээс шүтлэн насны мөрдийн хурданаас гадна хүчит өхөн бригадыг одоо зохион байгууллаа. За ингээ хүчит өхөн бригадын төрүүл үзүүлсэн болон шөвгийн дөрвч гарсан бөхчүүдийн шагналыг гардуулан өгж өргөж байна. Сүхбаатар аймгийн онгон сумын Шарвар бригадын малчин ард аймгийн алдарт Донон ширээгүй Монгол улсын хүчит арцаага Шарын Мөнгөн Баатар энэ өдрийн бэр цэнгэл наадмын хүчит өхөн бригадын түрүү өгөхөөр тодорсон байна. Томны их интертайнмент үзүүлж байна.